Зак Азоран байна. Та нартай энэ хоёр анимыг ярих гэсэн чинь гуужны аним болохоор копирайт заагаад ерөөсөө бичлэгэнд татагддаггүй. Тийм болохоор өнөөдөр оруулна гэсэн үгнээсээ буцаад өөр аним оруулчихъя. Гэхдээ ямар ч тач дараагийн партаа бол оруулна. Айгүй хөөрхөн аним болохоор үзээд комент үлдээгээрээ энтрогоо явуулаад аним руу гарцгаая. Ингийн л нэг ахлах сургуулийн өглөө. Энэ сургуулиа явах гээд нүрээ бодоод байгаа охин бол манай гол дүрийн охин Сузуки. Сузуки энийхтэй айгүй муу. Толин хараад бэлдэж байсан ах нь яваач л гэж байна. Сузуки ч олонний танил буюу сургуульдаа нэлээд хүрээлэлт байдаг охин бололтой. Бараг л харсан болгонтойгоо мэдлээд нэрээр дуудаж байгаа юм чам. Энэ нүдний шилтэй бандыг Тане-кун гэдэг мэдээж манай охины хайртай нэг. Хоёр найзтайгааж аль сормосны бодог гоё бэлээ. Төрөлхий сормосаараа гоё баймаар ахын. Тиймээс Тане-кунг асуусан. Тане-кун би яаж мэдтгэл юм гэж байна. Манай охин маань яг яаж яриа өдгөө мэдэхгүй болохоор хаа хамаагүй юм асуучдаг. Ахаад сормосны тухай асуухан байвал надаас асуугаарай л гэж байна. Тане-кун ч надад хэрэггүй л гин. Баахан тэнэг асуултаар болж бууснаа. Тане-кун уучлаарай. Үнэхээр их хайртай шүү гэдэг за. Гэхдээ толгой дотор шүү. Манай охин угаасаа нүүрэн дээр хэлэх зориггүй. Яагаад Тане-куныг сонирхох басан бэ гэсэн бусд нь Тане-куны даруухан нүдний шилтэй хүүхэд гэж хардаг бол манай Сузукигийн хувьд бол бусдыг ялгаж харьцдаггүй шулуун шударга нэгэн л гин. Тэгээд азан тараад цовд солих өдрөөр яг крашха хажууд нь сууж эхэлсэн тэр өдрөөсөө л хачин яриа өдөж эхэлж л дээ. Ерөнхийдөө хүн тааруулж харьцдаггүй тэр зангийг нь биширдгэн л гэж байна. Саяны бодлосоо болоод ерөнхийдөө найзтайхаа яриаг ойлгохгүй бичлэг тодорхоос илүү бодит байдал дээрх нь дог шүүдээ тийм бистэ Тане-кун гэсэн мэдэхгүй л гэж хоёр найз нь Сузуки хачин юм яриад байвал бойлгийг хэлчихэж байгаарэ гэсэн үгүй дээ зүгээр гээд манай охины доглуулаад авна. Сузуки хүмүүсийн нүднээс айгүй айдаг хүн. Тийм болохоор яриа өдмөр агаад хайртай гэдгээ хүмүүсээс нуух хэрэгтэй болохоор ерөөсөө яриа өдөж чаддгүй гэж байгаа. Яг аргагүй эндээс манай хүн тааруулж харьцдаг нь харагддаг. Хэдий гэрийн даалгавартай байсан ч хоёр найз нь гарыг гэсэн бол гар нь даалгавраа хуулуулаач гэхээр шууд л өгчдөг тийм төрлийн хүн. Зүгээр л оруулсан стори ча айгүй хөөрхөн инээдтэй байсан шүү гэхээр сандарчдаг төрлийн хүн гэсэн үг. Хачин юм оруулуу яалаа гээд тэгээд найзуудтайгаа бүрээр идэж байсан Тане-куны тухай хаал гахаад байдаг заяо. Саяжингаа гахаадлаа зүгээр үг гэсэн. Гүй яг буруу хоолоогоор ордог насан дээрээ л ирчихсэн байна гэж авдгийг. Энэ Судакагийн дагаа нь жүжигчдийн чансаа 2 дахь жилдээ яаж байгаа муу дур бүтээдэг жүжигчин юм шиг байлээ. Манай охины шүтэн маягийн зүйл. Энэ нь манай охины хүссэн зүйл биш юм байлээ. Зүгээр л бусдаа уусч байгаа буюу өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл. Яхан аргагүй өөрийгөө хүчээлж хамт хаваалсан болохоор ядарсан байдаг. За харийгээд гарсан Тане-кун байж идэг заяо. Айгүй сайхан боломж гараад ирсэн болохоор манай охин гэрийнхэн зүгийг асуугаад адилхан зүг болохоор нь хамтдаа харихаар болдог. Замдаа нэг л ивгүй яриа өдөж чадахгүй манай охин сүултээ бүр өглөөний идсэн бүрээрээ айгүй том болохоор идэх аргаа олоогүй гэд хачин ярьж өгнө. Үгүй ер нь энэ асууж байгаа асуулт сонирхолтой байгаа юм уу гэж бодож байсан чинь тэр бүрээр чи хамтдаа байсан уу гэж асуудаг. Сузуки ч үнэхээр хамтдаа байсаа дараа нь хамтдаа идэхээр явцгаая гэсэн тгий гэж авдیں۔ Сузуки ч яагаад гэж байгаа юм бол өсвөл байдалтай тааруулаад уу сайхан сэтгэлөө гүдээ Тане-кун бол тэгэх нэг юм биш гээд өөрийгөө тайлбарлуулах нөхцөл байдалтай юм хэлэх гэсэн зүрхэн чанга цоглоод ерөөсөж чаддгүй. Тэгээ сандарсандаа Тане-куны гаранд хүрчихнэ. Тэгээ зүгээр л урагшаа алхаж байснаа гинт Тане-кун Сузуки чаны гарыг атгахчихдаг. Шууд л хөдөлчихсэн болохоор Сузуки чан маань хитрхи сандарсандаа бараг л зүүдөө гэж боддог. Одоо би яах вэ гэснээ гинт гар хөлөрчихөж гээд тэнэгтэж өнөө. Зүрхнийхэн цохилтон чангараад чихнийх нь ард хүртэл сосгодоод ирсэн чинь би одоо ингэж өөхөх юм гэж үгээд бодоод амждаг. Тэр цаанаа сургуулийнхаа хүүхдүүд нь ирж исэн Тане-кун Сузуки чаны гарыг тавьж өгдөг. Тэгээд гэртээ ирснийхаа дараа яаж ирснээ ерөөсөө сандаггүй. Бүр орой хоолоор хүртэл дүжирсэн. Оройн нь орондоо галзуу шүү тогтлоод ерөөсөө ундахгүй алцганаа. Тэгж тогтолж байгаад айгүй орой унтаад өдөр өхрийн дуунаар сэрдэг. Сэрээд цагаа харсан Сузуки бүр амар сандраа сэгсэж арзаасны хамаагүй хувцас өмсөд доошоо гүйдэг. Гүй тэгсэн ээж аав нь хоол хийснийг хаяа хоцорж болно. Гэхдээ өдрийн цагаа марталгүй уугаарай гэсэн байдаг. Сузуки ч цагаа нэгсэн харангуудаа угаасаа яарсан ч амжихгүй мэн гэд цайгаа угаад гардаг. Өдрийн цагаар юу ч болоогүй шүү ирж байгаа тэр царайг нь л харж игээд ирчээд харсан Тане-куны ширээ хоосон байдаг. Тэгсэн энэ шар чимээ бор үстэй нэг гар ирснээ чи
таны хүнтэй өрхөд байгаа мó гэд авчихдаг. Капачоч гинөө хинч гинөө өчигдөр энэ хоёрыг цог явж байгааг нь харчихсан гинэ. Сүзүки угаасаа олон хүний анхаарлыг татхаас айдэн штэ. Тийм болохоор шууд л үгүй бид хоёр өргөдөхүү гэд орилсон ардталт нь таны хүн зогсож байдаг. Өөр ангид орохоор дэвтрээ авчих уу гэд аваад явдаг. Ер нь Карашагаа хажууд эвгүй байдалд орох шиг муухай юм гэж хаа байх вэ? Саяныхаа хэлсэн явдалдаа уушлал гуйх га дотроо олон нийтийн өмнө уушлал гуйж ингэж боддог. Үгүй бүтэхгүй. Гэхдээ хурдан уушлал гуймаар байна гэж бүр олон юм бодсоор агаад биологийнхаа цагийг дэмий өнгөрөөдөг. Би тамирынхаа цагийг хүртэл тэгсэн гэсгээд л өнгөрөөнө. Сүзүкигийн өмнөөс би бараа сандарчихнаа. Уучлал гуйчихмаар байдаг. Хүмүүс хараад байдаг. Ядаж байхад хажуугийнхын явна явчих гад байдаг. Үнэн хэцүү. Айгүй амар дарамт мэдрээ сууж байсан. Таны команд Сүзүки-сан гэж дуудаад өчигдрийн явдлыг мартаарай гэж хэлдэг. Юу ч хэлж амжаагүй байхад нь таны яваад өгдөг. Яг тэр үед нь найзууд нь гарч ирээд попкорн авахаар явъя эдэр гэсэн манай охин зориг гаргаад таны хүнд хайртайгаа хэлчихдэг. Энэ гарыг Ямада гэдэг шүү заяа. Ямадаач наадахын эрт хэлэлдээ. Өдрийн цайны цагаар би тэнэг хүн шиг юм арчсан байна штэ гэд хэлдэг. Ямадаг хүн одоо харчихсан бэстэй гэсэн Google амжих байхаа гэд гүүгээрээ гэд бүгдээрээ хөөргөөд гүйлгээ явуулдаг. Сэтгэл нь байгаач дааж удаа юм да. Уруу найз нь айгүй хөөрхөн байгаастай амжилт урагшаа гэсээр л явуулдаг. Үнэндээ үнчин хар биш байдаг. Манай таны хүн ч гэсэн Сүзүки талтай байсан байдаг заяа. Өглөөний үнээс болоод Сүзүкигийн гаргадаг зан зүгээр л ингээ хөнгөн арилцаа гэд өөртөө итгүүлээд болох гэсэн ч цаанаасаа Сүзүки чаныг хүлээгээд байдаг. Удаан Сүзүки маань арай гэж таны хүнийг гүйцэнгүүдээ таны хүн хайртай шүү гэд орилцдог. Үргэлж утгагүй арай өддөг байсан дуушлаарэ. Бас өглөөний явдалд уучлаарэ гэд уушлалаа гуйгаа. Би үнэхээр ойлгохгүй байгаа биз. Өчтөр ууган чамайг гараас минь хөдлөхөд би үнэхээр баярлсан. Үүнээсээ болоод орой хэдүүлээд унтчихсан. Үгүй ер нь хизээ унтсаа санахгүй байна гэсэн таны хүн энийгээ тавдаг заяа. Тами хүнд чамайг л ярихаа болчихвол эвгүй байдалд орчихдоо тийм л ойлгохгүй нэг. Тийм байсан ч зүгээр үгсэн манай Сүзүки наацраа чайгүй хөөрхөн байна гэд лавдаг. Тэгээд мэдээж бололгүй яд ингээд уйлцдаг. Манай залууч өө ингээд чи би уйлуулчихсан юм шиг болчихлоо штэ гэд алчуур гаргаж ирснээ нэрээ сармасны будаг арилдаг билүү гэсэн. Сүзүки миний яриг сонсдгол байсан юм биш гэд дахиад л уйлчихна. Гомдож биш баярлаж уйлаад байгаа байхгүй юу? За ингээд манай хоёр мөн үргэлжлээ. Таны хичээлдээ явах гээд байж байсан Ямадаг танаас нь хурж ирээ зохиол юу байна да гэж гараад ирдэг. Тэгсэн Сүзүки өөрсдийнхөө үерхэж байгаа хэлчихсэн юм шиг байлээ. Ерөнхийдөө Сүзүкигийн найзууд Сүзүки л болж байвал надад болно гэсэн онолтой байд юм лээ. Сүзүкигийн нэр хүндийг унгахгүйгээд нууж байсан юмсан гэсэн энэ Ямадач Сүзүкигийн нэр хүндийг Сүзүки тийм дээр байд юм уу гэж авч байна. За битээ санаа зовоо. Сүзүки зүгээр бол бид нар ч гэсэн зүгээр гээд л бодчих. Угаасаа Сүзүки чамд хайртай гэж өчтөр ангиас гараад явчихсан болохоор бид нэр бүгдээрээ л дэмжиж гэж бодож байгаа л гин. Ямадагийн хувьд бол Тамиг хүнийг гих сонирхол нь айгүй их нэмэгдсэн байдаг. Таны ч чамтай ярихад айгүй амархан юм а гэсэн битээ цаасан малгай өсүүлээд гэсний чихэр өгчөгдөг. Цаасан малгайгаа өмсчихсэн л байгаа зү. Сүзүки дуртай жүжигчнээ ярьж байсан хоёр найз нь ерөөсөө сонирхдаггүй найз залууг нь хүлээгээд байдаг. Хоёр найз нагаад тэ манай Сүзүкиг амар шогөлдөг. Муу залуу сонирхдаг юм шиг хэрнээ яг үнэндээ сонирхлын шаардлага өөр тийм ээ гээд найзанч энэ нийтлэлийг уншаад үг гэж хэлдэг. Ер нь октод минь иймэрхүү нийтлэл мэдлэлд итгээд тэнэг зан гаргаад иж болохгүй шүү. Сүзүкиж үерхчихсэн гэж нэг баярлал нэгэнд эхэлчихсэн юм ч төгсгөл гэж байгаа бидтэй гэж готраад бүр амар тэнэг заяа. Тэгснээ гинт би хамгийн шилдэг найз охин болох болно гэж л авдаг. Тэгсэн найз нь тэгээд хамгийн шилдэг найз охин минь чи юу хийж байгаа юм бэ гэсэн хамтдаа хайрыг гэж асуунаа л гин хоёр найз нь хөөрхий юм бэ гэд үлддэг. Энэ хоёр найз нь таны хүнд бид нар байнгын дэрэн чам зүгээр юм уу гэд асуусан. Зүгээрээ гэдэг ба энэ үгийг нь сонссон манай Сүзүки жоохон гомдос хийсэн чинь зүгээр биш гэж хэлэх ёстой юм уу гэд амар ойртдог заяа. Амар хөөрхөн. Хоёр найз нь Сүзүки одоо хэлээд үзгээд хэлсэн. Манай охин хэлэх гээд харсан бүрийн урдаас нь ширтэж байгаа царайг нь л Сүзүкигийн байтугай миний нүд хүртэл гэлбээр байгаа юм чинь. Тэгээд цогтой харьцгаая гээд хэлдэг. Сургуулиас гараа явж исэн бараг хүн болгон Сүзүкитэй мэдлдэг. Гэсэн ч хинэн ч таны хүнийг анзаардаггүй заяа. Энэ хоёр маань айгүй чимээгүй явсаар байгаад бараг салах цамдаа ирчихдэг. Манай охин ч ингээд л харих юм уу гэд байж исэн. Таны хүн дахиад жоохон хамт байж болох уу гэд асуусан. Манай охин эргэлзэхгүй л зөвшөөрнө. Таны уг нь харилцаагаа нууснаа дээр гэж бодож байсан ч чамайг хэлчихсэн болохоор гэсэн. Юу вэ нуухайсан юм уу? Тэр нэрэж юу өчтөр миний сэтгэл санаа айгүй дээд зэгтээ тулаад хэлчихсэн шүү дээ гэсэн. Таны шууд л хинээдэг.
Надад нэг хамаагүй сте чамайг хүмүүсээс болоо санаа зовоод байдаг гэж сонссон болохоор нуух гэсэн чам зүгээр гэвэл зүгээрээ гэсэн манай охинч өөртөө амар гимшдэг. Хэн нэгний зохиосон юмд итгээд өөргөө хэтэрхий их барьчихлаа гэд айгуу гутарнаа. Сузукич санаа зовлтгүй одооноос хайртай бол хайртай гэж хэлж чадхаар зарчинтай явна гэд орилцдог. Тэгээд орилсон дуучлаарай гэсэн Танико маань Сузуки амралтын өдөр завтай юу гинэ. Дээр амлсан хамбургер гэд хоёулаа зэрэг хэлээд адилхан юм бодож байж гэдээс хэсэг хинээдэг. Нэгэнт хамт явж байгаа чинь хөвгөлтэй газруудаар ч гэсэн орё гэд хайсан манай Таниконы Google хайлт нь бүр айгүй хөөрхөн заяо. Найз охинтойгоо ярих яаж яриагаа үргэлжлүүлэх гээд юм хайсан байдаг. Танико маань айгүй байдалд орчихсон болохоор амар ичээд мартаарэ гэсэн манай охин мартахгүй хизээч мартахгүй наа байхгүй хүртэл намайг миний тухай бодож исэн гэхээр намайг амар баярлуулж гин гээд манай залуугийн сэтгэл санааг өргөдөг. Таникоч өөрлөгөө татаж ордуулангуудаа Сузуки-сан хайртай шүү. Ингэж албан ёсоор хэлээгүй юм байна гэд чихэн дээр шивэндэг заяо. Бүр нэг хөөрхөн хамтдаа бас кино үзээ аль хэдийн судалчихсан байсан биз дээ гэсэн Танико намайг нэг мөсөө алчхаач л гэж байна. Сузукич найзуудтайгаа гадуур хооллож байх ба анхны болцоогоо хүлээж тэсэхгүй гэсэн найзууд нь нэгэд гарсныг сайхан дурсамж бүтээгээ 6 дараарай л гэж байна. Шүүгүүнээсээ гаргаж ирсэн бараг бүх хувцс нь эмээ загвартай байдаг заяо. Манай хүн юу өмсөхөө мэдэхгүй байсараагаад хамгийн хөөрхөн гэж боцсон хувцас өмсөд гардаг. Тэгээд болцооноос 30 минут юм уу нөгөө газартаа ирчихдэг. Нэг ч удалгүй Танико ирэх ба Танико бараг л өмнөшгөө хувцалсан байна гэд амар догтлдог. Таниконыг ямар эрт ирсэн бэ гэсэн ерөнхийдөө 10 минутын өмнө ирэх нь миний зарчим гэсэн ч 20 минутын өмнө ирсэн байдаг. Манай охин яа идэх гэснээ крашийнхаа өмнө байгаагаа санаад идэхээ байлдаг. Таны зүгээр идчихсэн болохоор манай охин ширтээд Таникон ч идэхгүй мүү гэсэн иднэ гэд бүр амар жижигхэн хазаад байдаг заяо. Тэгээд тусд нь идэж байгаа мүү гэсэн үгүй зүгээр л хайртай нэгнийхээ хажуу жижигхэн идсэн дээр штэ том хацтай байвал ичмээр өстэй гэсэн амтархан идчихлээ байвал ямар хамаатай ингээд манай охин тийм шүү гэж бүр айхтар том ангаагаад идчихдэг заяо. Ич байгаа царайг нь харсан Танико ч чимээгүй хүн шоолоостой. Энэ хоёр кино эхлэхээс өмнө овоо олон цагтай учраас хэсэг дэлгүүрхсдэг. Нэг ч удалгүй кино нэглээд киногоо үздэг заяо. Гэтэ бүрэн киноныхын зураглал нь айгүй хөөрхөн за манай охин ч киногоо үзээд дундуур нь уйлаад киногоо дуусгаад гарцгаадаг. Гарч ирвүүгүй юу 0 ороод бушуухан будгаа анзалнаа. Дэлгүүр орчоод харийгээд дэлгүүр рүү ороод энэ хөөрхөн оосрыг хараад байжсэн. Таникон энийг октодод авч өгвөл баярлах уу гэсэн 500 сая оноо л гэж байна. Гүй яг хоо зураггүй ч гэсэн дурсгалтай юм да тий. Энэ хоёрын яриаг сонсоод байхад манай Танико маань киног зүгээр л үздэг. Харин манай охин маань бүр мэдрэмжээр үздэг болж таардаг заяо. Танико бүх дөрүүдийн нэрс газруудын нэрийг сэжилсэн бол манай охин жижиг сажиг деталуудыг хараад дараагийн үйл явдлуудыг таамагладаг гэсэн үг. Үнэхээр сандарч гисэн ч гэсэн агүй гоё өдөр байсан. Дуртай киногоо үзээд, дуртай хоолоо идээд, дуртай дэлгүүрээрээ хисээд гэж бодсноо бүгд өөрийнх нь хүсэл болохыг ерөнхийдөө ойлгодог хөө. Сузукич айгүй хурдан ирчихлээ. Арай жоохон хол амьдрагч байсан балаасаа гээд гаранд нь хүрдэг. Танико үүнийг юу гэж алдах вэ? Шууд зөрүүлээл гарыг нь хөдлөнө. Өнөөдөр байна. Үнэхээр хөвгөлтэй байлаа. Цаахан дагуулад явчихсан бол уучлаарай гэдэг. Тэгсэн Танико өнөөдрийн явдлуудыг өмнөх би байсан ба сонгохгүй байсан. Ер нь өмнөх би байсан ч ганцаараа хийлээгээд хөвгөлтэй байхгүй байсан. Чамтай байсан болохоор үнэхээр хөвгөлтэй байлаа. Баярлаа гэдэг. Сузукич Танико хоёулаа 6 даруулцгаая гэсэн таны энэ дүү гэсэн хаач байсан болноо. Зүгээр л хамтдаа анхны болзоогоо энэ өдөр хийсэн шүү гэ тэмдэглэх маягийн зүйлс гэж хэлдэг. Нэг хөөрхөн хоёулаа 6 дарчгаад гэр-гэрийн зүг салдаг. Мөрөөдөл нь биелчихсэн охины гэртээ хүрэх зам нь нийл гэлцэл. Сүүлдээ бүр өөрөө хүртэл гэрэлтээд өрөөндөө ороод дарсан зургийг харан заяо. Тэгсэн чи юу вэ? За яг уу тэгээд дурсамжил юм да. Ийхүү манай аниман 1-2 дугаар анги дуусч байна. За тэгээд дахиад хэлчихье. Хост клуб болон мэйд цамаа маань удахгүй орноо. Бичлэг нь алдаа заагаад байгаа болохоор оруулах жоохон асуудалтай байгаад байна. Тэгээд энэ анима үзээд хэд хоног тэсчээрээ заяо. Хайртай шүү.